За өнөөдрийнхөө хичээлийн дэгтэй танилцаа дараагийнхаа хичээлд орё хэвлүүлээ. За ив сэтгэлээрээ эрдмийн хичээлээр олдог оролдлого сайт оройд нь овол зуураш, ёроолд нь тий. За бүгдээрээ хилцүүл буруугүй, бүлээн усаар угаавал хэрэггүй. Бусдыг сонсож сурна гэдэг бол бурхан чатаархам ховор чадвар шүү хүүхдүүдээ. За ингээ хичээл эхлэе. За өнөөдрийн хичээлийн маань гарчиг нийгэмшилт гэсэн сэдэв байна. За он сараа тавиад хичээлийнхэн гарчгийг тавиараа хүүхдүүдээ. За ангийн тулд хэдүүлээ доор хоёр тохиолдлыг уншъя. Энэ хоёр тохиолдол дээр юуны тухай дурдж өгсөн байна. За нэгдүгээр тохиолдол дээр бол Америкийн нэгдсэн улсын Флоридагийн Плант хотын цагдаа нар 2005 онд хөгжлийн хоцрогдолтой Даниэл охины хуршүүдийнх нь өгсөн дуудлагын дагуу олж авсан. За Даниэл охин бол хэдийгээр 7 настай боловч хоолой зажилж чаддгүй, өвдөж завирлаж байгаагаа илэрхийлж чаддгүй, босож зогсож явж чаддгүй тийм үгүй гэсэн энгийн тохиолзангаа ашиглаж мэдэхгүй зэрэг энгийн чадварыг эзэмшээгүй байсан. За энэ нь одоо эмч нарын судалснаар бол нөгөө түүний төрөлхийн хөгжлийн бэрхшээл гэж огт илрээгүй бөгөөд гагцгүй тээврэх, ярилцах, тайлбарлах зэрэг нөгөө наад захын хайр халамж хөвөр өссөн болохоор ийм үр дагаварт хүрчээ гэж үзсэн байна. За эхний тохиолдол. За хоёрдугаар тохиолдол. За судлаач Спит шоронгийн дөрөвдөх ясл асрамжийн газар өсөж байгаа хүүхдүүдийг харьцуулан судалсан. Асрамжийн газар ахлах сувилагч 5 туслахын хамтаар 45 хүүхдийг асардаг бол шоронгийн ясалд ахлах сувилагч 3 туслахын хамтаар эхчүүдийг хүүхдийг хөхүүлэх асархад нь тусалдаг байсан. За ингээ хүүхдүүд 3 сартай болох үед асрамжийн газар нь өсөж байгаа хүүхдүүдийн биеийн өсөлт, оюуны хөгжил, шоронгийн ясалт өсөж байгаа хүүхдүүдийнхээс ингээд хөгжлөөр хоцорч эхэлсэн. За ийм хоёр тохиолдлын талаар дурдж байна те. За тэгвэл дээрх тохиолдлуудад нийтлэг ямар асуудлыг хүндсэн байна вэ? Энд дэр юу гэж бодож байна хүүхдүүд? За уг асуудалд ямар хүчин зүйлс нөлөө үзүүлсэн байна вэ? За Даниэлийн амьдралын орчин биеийн махбодын хөгжил, хэм хэмжээг даган мөрдөх, бэлэг тэмдгийг ашиглах зэрэг нь ямар үр нөлөө үзүүлсэн байна вэ? За ингээд энэ тохиолдлыг ажиглах юм бол хоёулаа хүүхдийн нийгэмшилтийн талаар ярьж байгаа хгүй тий. За Даниэл гэдэг охин бол яасан 7 настай боловч наад захын хүний харилцааны чадваруудыг сураагүй байгаад шүү дээ тий. За тэгвэл энэ нийгэмшлийн талаар одоо хэдүүлээ ярилцах чинь нийгэмшил гэдэг бол эхийн хөвлөгөөс гараад насан эцэс болтлоо үргэлжилдэг ийм үйл явцыг нийгэмшил гэж нэрлэх нэ. Бид эхийн хөвлөгөөс төрөнгүүтээ хүн болох процесс баг багаар явагдаж эхэлдэг тийм үү. За тэгээд баг багаар юмыг орчноосоо за ойр байгаа хүмүүсээсээ сурч эхэлдэг штэ. Энд чинь л бидний нийгэмшил яваад байна гэж ойлгох нь штэ. За тэгвэл хүмүүс нь нийгмийн харилцаанд орж явах явцдаа хөгжин, төлөвшин, нийгэмшиж байдаг тийм. За ямар ч хүн нийгмийн тодорхой орчинд жинхэнэ хүн болон төлөвшин хөгждөг. За мөн хүн төрсөн үеэс эхлээд янз бүрийн байдлаар нийгмийн харилцаанд өртөж, оролцох бөгөөд энэ явцдаа нийгмийн зан төрхөөс сурч хүний төлөвийг олж ирдэг. За үүнийг л товчхоноор хэлэх юм бол нийгэмших үйл явц гэж нэрлэдэг байна. За мөн хүүхэд бүр насанд хүрэхчдийн анхаарал халамжийн тусламжтайгаар амьдралд шаардлагатай үйлдэлүүдийг гүйцэтгэх чадамжийг нийгэмших замаар олж авдаг. Хүн болгон өөр өөрийн гэсэн орчинд өсөж хүмүүждэг тийм. За нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцлүүдийн зохицыг нийгэмшилтийн агент гэж нэрлэх юм. За тэгвэл нийгэмшилтийн агентуудыг юу гэж нэрлэх вэ гэхээр гэр бүл бол хамгийн үндсэн агент. Гэр бүл бол хамгийн үндсэн агент байх юм тийм. Хүн төрлөө хамгийн анх гэр бүлтэй л гэр бүлийн ямар орчинд байна тэр дотроо нийгэмшин. За хоёрдугаарт найз нөхдийн агент, гуравдугаарт сургуулийн агент, дөрөвдүгээрт ажлын агент. За 5 дугаарт хэвлэл мэдээллийн хэрэгслэр хэвлэл мэдээллийн замаар ч юм уу. За ийм нийгэмшилтийн агентуудыг дамжиж хүн нийгэмшилт оролцдог байх нэ. За ингэж санал нийлж гинүү та хэд? За тэгвэл нийгэмшилтийг анхдагч болон хоёрдогч гэж хоёр хуваах нэ. За юуг нь анхдагч, юуг нь хоёрдогч гэдэг юм бол хүний шууд хүрээлэлд хамаарах нийгэмшлийг анхдагч нийгэмшил гэж нэрлэнэ. За шууд хүрээлэл гэдэг маань бидний гэр бүл тийм. Бид нар гэр бүл дотроо хүн болгон өөр өөр гэсэн орчинд үүсдэг, хүмүүждэг. Хүний гэр бүлийн орчин маш өөр байдаг шүү дээ. За тэгвэл энэ
тухайн хүний шууд хамааралтай ааг нь тав. За тэгвэл жишээлх юм бол хүүхэд нийлэх балчир үедээ анхны үедээ тэднийг хооллож, хувцлаж, за хүний хайр халамж зайлшгүй шаардлагатай байдаг тийм ийм онцлогтой хэрвээ тэд зөв өсөж байжхын тулд хүмүүс хэрхэн яаж хайрлаж ийн, яаж инхрийлж ийн гэдгийг мэдэрч өсөж хүмүүждэг тийм. За энэ бол гэр бүлийн аавын үүрэг байна. За тэгвэл хоёр дахь нийгэмшил гэж юу хэлж байгаа? Дан буюу зориудын хүрээнийхэнд хамааралтай. За хүүхдийг 3-8 наснд нь цэцэрлэг, за цэцэрлэгт багш, эмч, үе тэнгийнх нь оролцдог тий нөлөөлдөг. За тэгвэл насанд хүрч эхлэхэд тэдний нийгэмшлийн гол агент нь бол нөгөө үеийн нөхөд, найз нөхөд тий за эсвэл нөгөө мэдээллийн хэрэгслүүд одоо сүүлийн үед бол нөгөө Facebook, Instagram юу гэдгийг тий эдгээр болж хувирлаа. За гих мэтчлэнгээр ингээд хүний нийгэмшил нас насандаа өөрчлөгдөж явдаг бахнэ. За тэгвэл анх дахь нийгэмшлийн үүрэг ач холбогдол нь амьдралын их үе шатуудад илүү байдаг бол хоёр дахь нь хожуу үедээ хамааралтай байдаг бахнэ. Мэдээж анх дахь дөнгөж төрсэн хүн бол гэр бүл дотор л маш их хүмүүжил төлөвшлийг олж авдаг тий. За тэгээ насанд хүрээд ирэхээр хоёр дахь нийгэмшил гэдэг юм маань илүү нөлөөлөд эхэлдэг байна ш. За нийгэмшил нь хүмүүсийн харилцаагаар бий болдог. Мэдээж хүн бол хоорондоо харилцдаг, оюун ухаанаараа ярилцдаг тий. Ийм учраас нийгэмшил гэдэг юм явагдаж байна гэж үздэг байна. За тэгвэл одоо нөгөө нийгэмшиж чадаагүй бас нэг хэсэг бүлэг хүмүүс байдаг гинэ. За жишээлбэл ферал хүн гэж нэрлэдэг. Энэ бол нөгөө амьтан дунд үссэн тий. За Мауглигийн Google-ын кино хүртэл байдаг шүү дээ. Хүүхдээ хайцсан, тэрийг нь амьтад сармөгчөн болоод өсгсөн байдаг ч юм уу тий. Энэ бол нөгөө яг амьтныхаа хэмнэлээр өсөж хүмүүжсэн ферал хүн гэж энийг бол нийгмийн онолын хувьд тодорхойлдог байна. За хоёрдугаарт нь нөгөө депривац гэдэг. За депривац гэдэг маань хайр халамжийн дутагдалд орсон. Түрүүний эхлээд хэдүүлээ тохиолдол уншсан шүү дээ. Даниэл Огтны байгаа байдал бол нөгөө депривац буюу хайр халамжийн дутагдалд орсон, харилцааны дутагдалд орсон. За тэгвэл 3 дугаарт нь госпитализм. За энэ бас нөгөө дотн харилцаа дутагдах. Ямар нэгэн байдлаар хүний зан ааш эвдрэх энэ тохиолдолд нөгөө госпитализм байхгүй наа, дотн харилцаа байхгүй наа гэж бас сэтгэл зүйч дүгндэг байх нь л дээ. Тэгээд энэ хүн нийгэмшиж чадаагүй наа гэж бас үздэг байна. За тэгвэл нийгэмшиж чадаагүй юм 3 төрлийн бас хэлбэр байж болох нь тий. За тэгвэл нийгэмшил юм байна. За тэгвэл нийгэмшилт гэхээр дахиад нэг өөр нэр том юм уу? Адилхан юм уу? Энийг харцгаая хэдүүлээ. Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдэлүүдийг хийх чадварыг эзэмших, за нийгмээс хүлээж байгаа шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц. Энэ бол нийгэмшилт. За адилсал гэдэг ойлголт бас гарч ирэх нэ. Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинж, тээгч нь болдог. Энэ бол адилсал гэж тодорхойлох нэ. За та дэвтэр дээр товч тэмдэглэл хөтлөө тэмдэглээд яваарай. За нийгэмшилт нь нэг талаас нөгөө хувь хүний нийгмийн орчны хүлээлтэд зохицдог чадвар боловч нөгөө талаас хүлээлт шаардлагыг өөрчлөн өөрийнхөөрөө бүтээх гэсэн хоёр талт үйл явцыг агуулж байдаг. За нийгэмшилтэд нөгөө нийгэм соёлын хүчин зүйлс хамгийн чухал үүрэгтэй тий. За тухайн нийгмийн соёл гэдэг юм маань хүний нийгэмшилтэд гол үүрэгтэй гэж яриад байна. За нийгэмшилт гэдэг бол нөгөө хүнийг насан туршид тасралтгүй дагдаг, үргэлжилдэг. За дахин нийгэмшилт. Энэ бол нөгөө урд тогтсон, өмнө тогтсон үнэт зүйлс өөрийн мэдрэмж, цан үеийн загвараа эрс өөрчлөхтэй. За ямар нэгэн байдлаар сэтгцэн имлэг ч юм уу, за шоронд хоригдох зэрэг тохиолдолд итгэж байсан зүйлээсээ ухрах, хатуу ширүүндийг журам зогцох тий. Өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх гэх мэтчлэн энэ бол нөгөө дахин нийгэмших гэж бас энийг тодорхойлж болох нь. За ингээ өнөөдрийнхөө хичээлийг ойлгосон уу хүмүүст те? За ойлгоогүй зүйлээ багшаас асуугаарай. За гэрийн даалгаварт сурах хичээлийн 14 дугаар хуудасны гэртээ ирээд дасгал даалгаврыг хийж гүйцэтгэхэд ирээрэй хүмүүстээ. За өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзцгаая. Баяртай хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа.